Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд байрлах 26 дугаар байрыг дахин төлөвлөлтийн хүрээнд нурааж байгаа ч иргэн хүрэлцэх байраа чөлөөлж өгөхөөс татгалзсан байр суурьтай байна. За барилгын дахин төлөвлөлтийг Азийн эдэр цамхаг компани хариуцан ажиллаж байгаа ч тухайн компани үйл ажиллагаанд иргэн эргэлзэж байгаа гэсэн юм а. За харин Улаанбаатар орон сууцчлал компани зүгээс дахин төлөвлөлтийн ажлыг эрсдэлгүй үргэлжлүүлэхэд бүх талаар анхаарч байгаа гэсэн юм а. Бид мэдээллийг иргэн сурвалжилж иргэн хүрэлцэхтэй холбогдсон юм. За түүний хувьд 26 дугаар байранд 2016 оноос хойш 10 жил амьдарч ирсэн гэлээ. За тухайн айл нь дахин төлөвлөлтийн ажилд сонгогдсон компанитай тохиролцолд хүрээгүй тул байраа суллаагүй байгаамаа. За гэвч тухайн айлыг үлдээгээд барилгыг бүрэн нураасан нөхцөл байдалтай байлаа. За харин иргэн хүрэлцэх өнөөдөр гэртээ ирэхэд түүнийг тотгош оруулсангүй. 8 сарын 4-нд бидэрт мэдэгдсэн. Тэгээд одоо яасан бэ гэхээр 7 сарын 3-нд тендер зарлаад 7 сарын 4-нд буюу нэг өдрийн дараа шалгаруулсан байгаа нь бидний анхаарлыг татсан. Тэгээд энэ талаар ямар нэгэн мэдээлэл айгүй хомс байсан. Дахин төлөлтийг эсэргүүцээгүй дэмжиж байгаа. Гэхдээ хуулийн дагуу хиймээр байна. Шударга баймаар байна. Чадамжтай компани оруулмаар байна. Хэн нэгний хамаарлахгүй компаниг оруулмааргүй байна. Тэгээд эн чинь зөвхөн манай байрны асуудал биш. Эн чинь нийслэлийн хотын төвийн Багтойргийн Аз зэрэглэлийн бүсийн газар нутаг тэгээд одоо энэ халаалт дулаан тог цахилгааны хүрэлцээ төгд машины төгжрөл энтертэй холбоотой учраас энийг хуулийн дагуу яваасаа л гэж бодож байгаа. За бид иргэн хүрэлцэхийн тавьж байгаа хэд хэдэн асуудлаар Азийн эдэр цамхаг компани удирдлагатай холбогдож тодруулахад дараах тайлбарыг өглөө. Ард нь манай зүйлийг гацаах гээд ард нь хүн байгаа байхгүй юу? Тэрээс наад хүнсэн бол өөрөөр үний гараа хөлөө бол явж байгаа хүн шүү дээ. 56 хуульч гэрээ хийхдээ наад орсол үгч чинь өөргөө бас зарим нь бол 2-3 хөнгөлөл байх баг. Зарим нь бол ганцхан байр, цорын ганц байр нь байгаа шүү дээ. Тэгээд эрийг юу байхгүй тулд хуулийн бэрм авч хөлсөлж гэрээ хийж байгаа манайхтай. Тэ? Манайхыг шалгуулж байгаа. Ингээд бүгд зөндөө их асуудал болсон шүү дээ. 56 айлтай гэрээ хийх чинь ямар их бас цаг хугацаа орсон гэж бодож байна. Ямар их юм болсон гэж бодож байна. Дээрх дахин төлөвлөлтийн ажил нь Улаанбаатар орон сууцчлалт компанитай гурвалсан гэрээний хүрээнд хэрэгжүүлж байгаа ажил юм. За тус компани дээр 80 байршил ирснээс 17 байршил нь төсөл хэрэгжүүлэгчтэй болжээ. За харин үүнээс 4 байршилд ажил эхэлсний нэг нь 26 дугаар байр юм а. Яагаад гэрээ байгуулаагүй вэ гэдэг шалтгаан нь өөрөө бас тодорхойгүй. Компанитайгаа ч уулздаггүй. Тэгээ манай компанитай ч уулзалт хийдэггүй. Тэг захиргааны иргэн шүүхэд өргөдөл гаргацсан. Захиргааны иргэн шүүхэд өргөдөл гаргаад шүүхэн шийдвэр хүлээж байна гэдэг шалтгаанаар одоо ингээд байгаад идэг. Үлдсэн 51 иргэн бөгөөд аж ахуйн нэгж нь одоо манай компанид шаардлага хөргөл шүүхэн шаардлага хөргүүлж ингэж явж байна. Өөрөөр хэлбэл нийтийн эрх ашиг гэж яг юу хэлдэг юм бэ? Өөрөөр хэлбэл гэрээ байгуулад буюу төсөл эхлэх цагаасаа 6 сар хойшлно гэдэг бол ашиглалтанд орох хугацаа энэс урт хугацаагаар л хойшлно гэсэн үг.